Татварын багц хууль батлагдсанаар сүүлийн 36 жилд анх удаа татварын ачааллыг 3.6 их наядаар бууруулж байна. 2029 оноос эхэлж зэсийн ашигт малтмлын нөөц ашигласан татварыг бууруулахаар тасарчээ. Сарын цалин нь 10 саяас давдаг 40 орчим төрийн өмчт компани байна. Булган аймагт анхны ногоон өртөө нэгдлээ. Сансрын түнэл дээрх тоглоомын талбайн зөөлөвч эрзэн стандартаас 300 дахин их хорт бодис ялгаруулж байна. Оройн төрөг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 126 гишүүнтэй парламент бүрдснээс хойш яригдсан татварын багц хууль учрлын засгийн газрын үед батлагдлаа. Ингэснээр эх оноос эхлэн цалин авч байгаа бүх хүн бүрийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэж, хүүхний орлогын албан татвар тэг болон нэг гэсэн хоёр жишээний шатлалтай болж байна. Мөн аж ахуй нэгжүүдийн нэмэгдсэн үртгийн албан татвар төлөх босго 400 сая болж нэмэгдлээ. Энэ тухай мэдээллийг сангийн сайд Мэд сайхан болон татварын хуулийн ажлын хэсгийг ахалсан Ган Хуйг гишүүн мэдээлэл өгнө. Хүүхний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн өсөлтөд тэнцэг хэмжээнээс нь 792 мянга хүртэлх хэмжээнээс нь тэг хувьтай байх. За 2 сая төгрөг хүртэлх хэмжээнээс нэг хувьтай байх. За энэ 792 мянга төгрөгийн хөнгөлөлт нь бол одоо 27 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжин. За хүүхний мөн орлогын албан татврын 1% буюу 792-оос 2 сая хүртэлх энэ хэмжээний татвар маань 2028 оны 1 сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр их хурлаар эцэслэн батллаа. Иргэдийн үйл хөдлөлгөөгөө борлуулсны 2% шимтгэлийг авдаг энэ татварыг одоо орон сууцны татвараас нь хэрвээ орон сууцаа эзэмшиж байгаад өмчилж байгаад за борлуулсан тохиолдолд 2% татварыг чөлөөлж өгөх. Энэ хуулийн төсөл маань эцэслэн батлагдлаа. За аж ахуй нэгжүүдийн хувьд бол одоо өмнө нээсэн татварын босхийг шатлыг нэмж өгсөн байгаа. Татварын өмнөх орлого нь 6 тэрбум хүртэлх бол 10%, түүнээс дээш бол 25% татвар авдаг байсан бол дундын шатал буюу 6 тэрбумаас 10 тэрбумын оронд 15% татварын хувь хэмжээг тавьж өглөө. Ингэснээрээ бол одоо 600 аж ахуй нэгжийн татварын өөрчлөлтөнд хамрагдах хөнгөлөлтийг идэх боломж өрдөж байна. За мөн одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого 1 тэрбум 1.5 тэрбум байсныг 2.5 тэрбум болгож хэлбэршүүлсэн горимоор одоо татвараа төлөх тэр боломжийг буюу 1% татварыг хоногдуулах энэ өөрчлөлтийг баталж өглөө. Нэмэгдсэн үртгийн албан татвараа бид нар 50 сая төгрөгийн байсан босхийг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа. За үүнд бол ойролцоогоор 23 мянган аж ахуй нэгж одоо хамрагдах эдийн засгийн одоо бизнесэд хэлэх энэ боломжууд нэмэгдэж байгаа. За нэмэгдсэн үртгийн албан татврыг түрүүн ба та бүхэнд дурсамжлан тухайн аж ахуй нэгжийн үнэлгээнээс нь хамааруулаад 2 сар хүртэл хойшлуулах нэмэлт өөрчлөлтүүд орсон байгаа. За үндсэндээ энэ татварын багц хуулиар анх удаага 36 жилийн хугацаанд засгийн газрын санаачлагаар татварын ачааллыг бууруулж байгаа их хурлын түвшинд. 36 жилийн туршид анх удаага 3.6 их 80 төгрөгийн татварын төсвийн ачааллыг иргэд аж ахуй нэгжийн нуруугаас одоо бууруулж байгаараа энэ татварын багц хуулийн одоо онцлог гэж хэлж болж байна. Малчин өрхийн хүүхдийг 1 болон 2 дугаар ангид нь эцэг эхийнх нь хөсөлтөөр цахимаар болон зайнаас хичээллүүлэх хуулийг Улсын их хурлын гишүүн Сэд Дорж санаачилсан. Энэ хуулийн төслийг өнөөдөр Улсын их хурл хэлэлцэхийг нь дэмжлээ. Ингэснээр парламент боловсролын тэгш бус байдлыг хуульчлах эхний алхмыг хийлээ гэж зарим Улсын их хурлын гишүүд болон салбарын судлаачид шүүмжилж байна. Парламентын босгогч давуулж болохгүй энэ хуулийг Улсын их хурл хэлэлцүүлгийн шатанд шилжүүлснээр боловсролын салбарт ухралт хийлээ гэж тэд шүүмжлээ. 1-2 дугаар анги бол хүүхдийн хувьд үзгээ барих, үсгээ холбоох, уншиж сурах хамгийн чухал үе. За багш хүүхдийн гарыг барьж дэвтэр рүү өнгөж заадаг энэ чухал процессыг цахимаар явуулах боломжгүйг ковидын үеийн бэлэн туршлага бидэнд харуулсан. За салбарын сайдын чинь тосрогдлыг хүлээн зөвшөөрч олон улсын PISA үнэлгээгээрч энэ нь батлагдсан. За гэтэл орон нутгаас сонгогдсон зарим гишүүд малчтад таалагдахын тулд хүүхдүүдийг цахимаар зайнаа сургах хууль санаачилж яваа нь ухралт гэж тэд шүүмжиллээ.
сурах суур чадваруудад сураагүй бичиг унших зэрэг маш хүнд ийм академик ур чадвар сурж байгаа хүүхдүүдийг гэрээр нь эцэг их сургах гэдэг бол ямар ч боломжгүй. Тэгэхээр энийг бас багшийн талаас нь би бас харж байгаа. Багш нарыг бүр айлын гэрээр явж сургалт хийлгэн, явуулын багш хийлгэн гэж байгаа. Тэгэхээр багш нар өвлийн хүүтэнд тэр алтай нуруугаар айл-айлаар хэсээд хүүхдүүдийг нь сургаж явна гэдэг бол үнэхээр хэрэгжих боломжгүй юм хуулийн заалт байгаа. Өдөөгийн малчин өрхүүдийн аж амьдралыг та бүхэн бүгдээрээ мэдэн шүү. Өдөр шөнөгүй өглөө оройгүй маш өндөр ажлын ачаалттай байдаг ийм нөхцөл дахиад хүүхдийнхээ сурах эрхийг нь дахиад хүүхдтэй хичээл заах эрхийг нь эцэг их нь өөрөө хариуцна гэж түр өөрөө үүрэг хариуцлагаас зугтж байна гэж үзээд байгаа юм. Та бүхэн өөрсдийнхөө хүүхдийг одоо 1 2 дугаар ангийн хүүхдүүдэд та нар өөрсдөө оройн очиод хичээлийг хийх гэж яаж зовдөг билээ дээ. Энэ одоо бодлогын шийдэл бол зөв бодлогын шийдэл биш ээ. Өдөр тутмын мал аж ахуйн хүнд ажлын хажуугаар хүүхдтэйгээ тулж ажиллаж заах арга зүгээр хангах боломж малчтад тун хомс гэж тэд тайлбарллаа. За энд хууль батлагдвал гарааны тэгш бус байдал үүснэ гэдгийг мэрэгчлэнүүд онцолж байв. За учир нь хотын хүүхдүүд танхимд багшаасаа бүгдийг сурч байхад малчны хүүхэд интернетийн сүлжээ цаг агаар тог захилгаанаас хамааралтайгаар дэлгэцийн цаана хаягдах нөхцөл бүрдэнэ гэж тэд болгоомжилж байлаа. Харин улсын хурлын гишүүдийн олонх нь энэ хуулийн төслийг хэлэлцэхийг нь дэмжлээ. За гишүүд сан хураалтандаа бэлтгэе. Хорооны хэг уншуулаарай. За бусдаас хүндгэлтэй хандъя. Бусдаас нөлөөлөхгүй байя гишүүдээ. Өөрөөсөө итгэл үнэмшлэр саналаа өгнө шүү дээ. Тийм болохоор бусдаа нөлөөлөх хэрэггүй. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг үл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих гэсэн саналын томьёолоор сан хураалт явуулъя. Сан хураалтанд 95 гишүүн орсноос 56 гишүүн 58 саналаар санал дэмжигдлээ. Улсын хурал энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үтсэн ч энэ нь эцсийн байдлаар батлагдсан гэсэн үг бишээ. За цаашид байнгын ороогоор болон чуулганыг хэлэлцүүлгээр орно. За хүүхдийн сурч боловсрох эрх ирээдүгээр туршилт хийхийг гэсэн болгоомжлол нийгэмд их байгаа учраас гишүүд дараагийн хэлэлцүүлэгт нухацтай хандах шаардлагатай болж байгаа юм а. Дэлхийн зах зээлд зэсийн үн өндөр байгаа энэ алтан үеийг ашиглаж чадвал манай улс энэ салбарт гол тоглогч болох боломжтой. Иймдээч засгийн газраас зэсийн шин төслүүдтэй хөдлөхийн тулд хэд өндөр байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн жишгт нийцүүлэн бууруулах заалтыг ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан. Гэвч энэ заалт нь оюу толгойн нөлөө бүхий Онтрэ Голдын хэлэлцээ эхлэх үедээ давхцсан нь улс төрийн хүрээнд хардлага маргаан дагуулж улмаар хэрэгжих хугацааг нь хойш татахаар болсон. Эрх баригч намын энэ шийдвэрийг улсын хурлын гишүүн өөрийн туяа эсэргүүцэж нэг компаниас болж нийт салбараа хойш татаж болохгүй гэдэг хатуу байр суурийг илэрхийллээ. Монголын сайлын үнэ гэгдтэйг Эрдэнэ төлөвлөрийн эдийн засагт үзүүлдэг нөлөөлөл нь үлэмжих, татвар төлөлт нь жуулстад эргүүлдэг. За гэтэл засгийн газраас Эрдэнэ төлөвлөрөөс авдаг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу амнаатыг өндөр хിവэр үлдээж, бусад төслүүдээс авах амнаатаа бууруулах хуулийн төслийг улсын хурал руу оруулж ирсэн. За энэ нь ялгартай байдал үүсгэлээ гэх шүүмжлэлийг дагуулсан. За ингээд өөрийн төвийн нарийн гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж Эрдэнэ төлөвлөрөөс авдаг амнаатыг ч мөн бууруулах залтыг байнгын хороогоор дэмжүүлж чадсан. За гэвч эцэстээ амнаат бууруулах залтыг Онтрэгийн хэлэлцээг эцэслэх хүртэл хөндөхгүй байх улс төрийн шийдвэрийг эрх баригч намынхан гаргасан байдаг. Дэлхийн шийдвэрээр бол ашигт малтмалын тухай хуульд орсон зэсийн амнаатыг олон улсад өрсөлдөх хэмжээнд хүргэх одоо засгийн газрын төслийг дэмжиж, гэхдээ яг зэстэй холбоотой хэсгийг нь бол Онтрэтэй холбоотой хэлэлцээр дуустал хойшлуулъя гэдэг ийм шийдвэр гарсан. Эдийн засгийн байнгын ороогоор дэмжигдсэн санал нь бол 2029 оны 1-р сарын 1 болтол энэ одоо зэсийн амнаатыг бууруулах асуудлыг хойшлууллаа гэдэг ийм заалтаар ороод батлагдсан шүү дээ. Бүрдээ дэмжигдсэн шүү дээ. Хэрэв засгийн газраас өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хууль батлагдчихвал 3 жилийн дараагаас буюу 2029 оноос эхлэн зэсийн амнаат буурах нэ. За гэтэл энэ заалт хойшлсноор Эрдэнэ төлөвлөр хамаг байгаа мөнгө амнаатад өгч технологийн шинжилэл өргөтгөл зэрэг томоохон хөрөнгө оруулалтуудаа ч хийж чадахгүй төрхийг Эрдэнэ төлөвлөрийн захирлаар ажиллаж байсан үүрийн төвөө гишүүн анхаарууллаа. За мөн Эрдэнэтийг түшгэлсэн оюут олон зэс боловсруулах үйлдвэр гэсэн 2 жишийн төсөл урагшлах боломжгүй болно гэлээ. За хэрвээ Эрдэнэ төлөвлөрийн одоогийн ашиглаж байгаа Эрдэнэтийн овоо дээр нэмээд оюутын ордыг ашиглая, оюутынхоо ордын хөрөнгө оруулалтыг оруулъя гэвэл Эрдэнэ төлөвлөрт 22 их найт төгрөгийн зээл хэрэгтэй бол. Хэрвээ амнаатыг бууруулчих юм бол энэ төсөл дээр 1.4 их найдын л зээл авна. Зээлийн үгийн зардал 154 тэрбум төгрөгөөр төлнө.
ийм боломжтой хөрөнгө оруулалтыг хийх боломжийг энэ амнаатыг хойшлуулснараа, амнаатыг хിവэр үлдээснээрээ олон төслийн ажлуудыг эхлүүлэх боломжгүй. Одоо явж байгаа ганц үйлдвэрээ унгах төвшөнд аваачих нэ. Дэлхийн зах зээл өрсөлдөх алтан боломжоо бид дотоодын улс төрийн хардлага болгоомжлоос олж хойшлуулж, улмаар үндэсний үйлдвэрлэл мега төслүүдэд боомлох гэж байна гэх шүүмжлэл энэхүү хууль тогтоогчдын донд уран гараад байна. Харин өнөөдөр улсын их хурлын чуулганаар зэсийн амнаатыг бууруулах залтыг 2029 оноос хэрэгжүүлэхийг дэмжсэн юм а. Өнгөрсөн 7 хоногт улсын их хурл нийслэлийн төсөв болон мега төслүүдийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Энэ үеэр хууль тогтоомж нотттой зөрчсөн хэд хэдэн факт ил болсон. Тэгвэл эдгээр баримтуудыг шалгуулахаар авилгатай тэмцэх газарт шилжүүллээ. Дараагийн танилцуулуудыг бүгдийг бэлэн сүүлийн эдгээр жилд нийслэлийн төсөв урд хожид байгаагүйгээр огцом нэмэгдэжээ. За одоогийн байдлаар Улаанбаатар хотод 28.9 их найт төгрөгийн өртөг бүхий 16 мега төсөл хэрэгжиж байна. За энэхүү аврах тоон Монгол улсын нийт төсвийн 80-аас 90% төвтэй тэнцэж улсын санхүүг бүхэлдэн залгих хэмжээд очсон нь эдийн засаг хүндрэл эрсдлийг дагуулж байгааг өнгөрсөн 7 хоногийн сонсголоор албаныхан хүлээн зөвшөөрсөн. За тиймээс төсвийн бодлогыг яаралтай эргэн харж хяналт тэнцлийг сайжруулах шаардлагатай гэдэг гол дүгнэлтэд хүрээд байна. За мөн төсөв хянах ёстой албан тушаалтнууд нь өөрсдөө зарцуулалтад нь оролцож байсан ашиг сонирхлын зөрчлүүд ч ил болсон. За энд улсын хурлын гишүүд эдгээр зөрчлийг цэгцлэх тогтоолын төсөл боловсруулсан ч өнөөдрийн хүртэл батлахгүй гацаад байгаа гэлээ. улаан цайм тодорхой болцсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газар өөрөө мэдээлээд сангийн яамд дүгнэлтсэн хууль бус худалдан авалтад тулгуурлаад 500 тэрбум төгрөг шилжүүлээд байхгүй болгоцсон хүмүүстэй хариуцлага тооцох асуудал, хууль эрх зүйн орчны энэ хийдлийг залруулах талаар чиглэл өгсөн тогтоолын төсөл дэмжигдсэнгүй. Тийм учраас энэ агуулгыг Монгол Улсын ерөнхий сайдад асуулга хэлбэрээр хөргүүлж байгаа. Бид нар чиг үүргийнхаа дагуу энэ хяналт шалгалтыг хийгээд цаашид юу хийвэл зохилтой вэ гэдгийг тогтоолын төсөл хэлбэрт оруулаад өгөхөөр яахаараа баталтгүй юм гэдэг бол үнэхээр том асуултын тэмдэг. Үнэхээр гайхаж байна. Эрх ашигын сонирхол зөрчил байгаад батлахгүй байгаа мó эсвэл мэдхийг хүсэхгүй байгаа мó эсвэл сая сонсголын үр дүнд цаашид юу хийх ёстой вэ гэдгийг таалагдахгүй байгаа мó бид нар үнэхээр маш их гайхаж байгаа. Өнөөдөр төлөөлөгч нар нь өөрсдөө нийслэлийн харийн агентлагуудын нэг захирал болчиход ингээд төсөө батлуулаад засаг даргийнхаа доор ингээд хизээж байгаагүй ийм бурамтаглуулсан ийм нөхцөл байдалтай байна шүү дээ. Иргэдийн хяналт тэнд алга болсон байгааг өнөөдрийн энэ нөхцөл байдал харуулж байгаа маа. Ийм учраас ерөнхий сайд руу явуулж байгаа энэ асуулгыг бас дэмжиж гарын үсгтээ зурж хамт зогсож байгаа маа. Нийслэлийн төсвийн өргөлгөн байдлыг хазаарлах, хууль бус үйлдэлүүдийг зогсоох энэхүү чухал тогтоолын төслийг энэ хаврын чуулганаар багтаж батлах ёстойг хэлж байлаа. 1992 оноос нийслэлд хийгдсэн газар олголтыг хянан шалгах төр хороо байгуулж нээлттэй сонсгол хийх санаачлагыг ардчилсан намын гишүүд санаачилжээ. Энэ сонсголыг зохион байгуулснаар үе үеийн хотын удирдлагууд нийслэлийн газрыг хэн хэнд хизээ хэрхэн олгосон тухай мэдээлэл ил болох юм байна. Хамгийн түрүүнд газар гингүү тэний нэр орж ирдэг. Мегомбын инх болгоч нэр орж ирдэг. Өөрөө их хурлын дарга байхдаа их хурлын эндэр дээрээс өөрийг нь шүүмжилсэн их хурлын гишүүн рүү хандаад юу гэж хэлжсэн. Одоо бид нар мартцсан. 10 жилийн өмнө шүү дээ. Юу гэж хэлсэн? Би энд газар өгчээсэн шүү дээ гэж хэлсэн. Би чамд сайн санаж талбай хажууд газар өгөө үзтээ гэд ач нэхээ сууж ирсэн. Их хурлын даргын эндэр дээрээс энэ газрыг бэлгэлдэг гэдгээ өөрөө зарлж ирсэн. Намбарын инх 2 гэж хүн. Энэ хажуудлын өргөөгийн энэ газрыг чи надад өгсөн шүү дээ яриа зогсож байгаа шүү. Одоо авах гээд байгаа мөгөө уурлаа зогсож байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хүмүүс төр барьж байгаа учраас манай энэ шалгах төрөө ороог эсэргүүцээд байгаа. А бид нар хэн нэгнийг янз янзын байдлаар ялдаг ажил хийхээс илүүтэй өнгөрсөн өнөөдрийн түгжрэл, нийгмийн стресс, бухимдал, энэ буруу зохион байгуулалт, энэ авилгатай холбоотой асуудлыг онцлог, эмчлэх гэх юм бол өнгөрснийг ярихаас өөр зам байхгүй. Иргэд маань амрах, зугаалах, амар тайван байх энэ бүх орчин барилга байгууламж болж барилгын хууль, хот байгуулалтын хууль, газрын тухай хууль маш их зөрчигдөж байгаа учраас энэ хуулийн хэрэгжил яагаад энэ нийтийн эдэлбэр газар дээр барилга барих зөвшөөрөл өгж байгаа тухай асуудлаар энэ хянан шалгах хороо бол хилцэх юм аа. Үе үеийн нийслэлийн удирдлагууд, газрын алба, ерөнхий агентууд бүгд холбоотой. Тийм учраас энэ хэргийг энэ хянан шалгахыг бид заавал эцсийн үзэж шалгах хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэд өөрсдийнхөө амьдрах орчныг ямар болох нөхцөлийг хэн авчирч тавьсныг ойлгож мэдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол энэ.
Тэрнээс юу гэдэг улс төрийн ямар нэгэн зорилгоор ч юм уу эсвэл хэн нэгнийг одоо сайн сайхан муухай ардуулах тухай энэ бол сонсгол юусоо биш. Өчигдөр улсын их хурлын чуулганы үеэр төрийн эмчит компаниудын захирлууд болон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдийн өндөр цалингийн асуудлыг хөндсөн. Тодорхойлбол 20-аас 30 сая төгрөгийн цалин урамшуулал авч тэдгээр нууц ноёнтнуудын цалин компанитай нэртэй нэг-нэгэнгөө зарласан. Тэгвэл үндэсний аудитын газрын мэдээллээр 2025 онд дээд шатны 349 удирдах албан тушаалтны цалин урамшуулалт 34.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин дунд шатны 4248 албан тушаалтанд 280 тэрбум, гүйцэтгэх шатны 41730 ажилтнанд 2.2 их найд төгрөгийн цалин зардал гаргасан байна. Түүнчлэн төрийн эмчит компани захирлуудын жилийн зардал хамгийн өндөр нь 778.8 сая төгрөгт хүрсэн бөгөөд сарын цалин нь 10 сая төгрөгөөс давдаг 40 орчим аж ахуй нэгж байгааг үндэсний аудитын газраас мэдээллээ. Төрийн эмчт болон төрийн эмчийн оролцоотой аж ахуй нэгжид бол нийтдээ 46327 ажилтан бол ажиллаж байна нийтдээ. За нийтдээ 2.5 их найд төгрөгийн одоо цалин үлс түүнтэй адилтгах одоо урамшууллын зардал бол гарч ийн гэж энэ одоо тооцоолыг гаргасан байгаа. Нийт цалингийн зардлын 0.8%, 1.4% нь бол одоо удирдах албан тушаалтан, гэхдээ нийт орон тооны 0.8%-ийг эзэлж байна. За түүнчлэн дунд шатны албан тушаалтны одоо цалингийн зардал бол 11%-ийг эзэлж байна. Гэхдээ энэ бол нийт орон тооны 9.2%-ийг эзэлж байгаа. За тэгэхээр гүйцэтгэх албан тушаалтны цалингийн зардал бол 87%-ийг эзэлж байна. Гэхдээ бол нийт орон тооны 90%-ийг өгч байна. Эмчийн зардлууд, захирлуудын зардлуудыг бол жилээр авч үзвэл 778.8 сая төгрөг одоо хамгийн өндөр нь гарсан. Манай улсад төрийн эмчийн компани гэхээр л үр ашиггүй, хүнд сурталтай, алдагдaltaй ажиллаж улсын төсөвт ачаа тээг болдог гэх ойлголт олон нийтийн дунд үлдсэн байдаг. Тэгвэл төрийн эмчийн давуу талыг зах зээлийн уян хатан чанартай хослуулж, дотоодын зах зээлээсээ хальж олон улсад мега хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүртэл томорч чаддаг гэдгийг Бүгд найрамдагчдад ард улсын эрчим хүчний компани болох Хятадын Датанг Group билээхэн харуулж байна. Төрийн эмчийн давуу талыг хөрөнгийн зах зээлийн механизмтай хослуулан ажилуулах замаар ажиллаж яваа China Data корпорац нь 2002 оноос хойш өдгөө 37 тэрбум юанийн дөрмийн сантай болжээ. Энэ корпорац нь цахилгаан эрчим хүч, нүүрс хийм, санхүү, байгаль орчин, худалдаа, логистик зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. За группийн харьяа 5 охин компани дотоод болон гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй. За үүний дотор Датанг олон улсын цахилгаан эрчим хүчний компани нь Лондоны хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хятадын анхны аж ахуй нэгж бөгөөд олон улсын засаглалын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг байна. За тус компани нь Хятад улсын эрчим хүчний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлэх хүрээнд Бээжиотын цахилгаан эрчим хүчний хангамжийн 50% дангаараа нийлүүлдэг. За Хятадын 3 хойд бүсийн 960 сая хавтгай дөрвөлжин метр талбайг дулааны эрчим хүчнээр хангаж ажилладаг байна. Уламжлалт нүүрсний станцуудаа илүү цэвэр, үр ашигтай болгож, шинжилгээний зэрэгцээ, нар салхи, усан цахилгаан станц гэсэн сэргээгдэх эрчим хүчийг маш хүчтэй хөгжүүлж байгаа. Жишээ нь Гожин хийн цахилгаан станц дээрээ хий уурын хосолсон эргэлтийн технологиг ашиглаж уламжлалт нүүрсний станцаас хамаагүй бага эрчим хүч зарцуулж бохирдлыг бууруулж чадсан. Мөн тэндээ нүүрс дүргчийн ялгаралгүй халаалтын төв байгуулад станцын хаягдал утааны дулааныг дахин ашиглаж хотыг халааж байгаа нь байгальд маш ээлтэй шийдэл болсон. Үүнээс гадна судалгааны хүрээлэн эрчим хүчний тоног төхөөрөмжүүд болон хяналтын системийн програм хангамжаа 100% дотооддоо судалж хөгжүүлдэг баазтай. Сүүлийн үед хиймэл оюун ухаан суурилсан систем ашиглан нар салхитны эрчим хүчний гарцыг урьдчилан хамгаалж цахилгаан сүлжээний найдвартай байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдах байна. Бас нэг сонирхолтой зүйл нь бид усан доорох робот, дөрвөн хөлтэй робот нохой, автомат дорон зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглан хүний амь насанд эрсдэлтэй өндөр хад усан доорох шалгалтуудыг хийлгдэг болсон. Манай ажилчид Танган нэртэй 5G болон
AR технологи бүхий ухаалаг дуулаг өмсдөг бөгөөд үүгээрээ төв штабтайгаа шууд дүрсээр холбогдож станцын аюулгүй байдлыг цаг алдалгүй хяндаг. Цаашид бид Цинхуа, Жэжин зэрэг шилдэг их сургуулиудтай хамтран эрчим хүчний салбарын өндөр түвшний боловсон хүчнийг бэлтгэж дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Тус корпорац нь төрийн хяналт зохицуулалт доор үйл ажиллагаагаа явуулдагч зах зээлийн зарчмаар олон улсын биржүүдээс хөрөнгө босгож суурилсан хүчин чадлаа 214 сая киловаттад хүргэж чаджээ. Fortune Global 500 жигсаалтад 16 жил дараалан шалгарсан тус компани нүдгөө Мyanmar, Камбож, Лаос, Индонез зэрэг олон улсад төсөл хэрэгжүүлж байгаа нь төрийн өмчит үйлдвэрийн газруудыг зөв менежментээр удирдвал дэлхийн тавцанд хэрхэн өрсөлдөж болдгийг бодит жишээ. За Fortune Global 500 жигсаалтад 16 жил дараалан бичигдсэн тус групп уламжлалт эрчим хүчнээс ногоон ухаалаг систем рүү шилжих технологийн хөгжлийг түүчилж байна. За тухайлбал хүний хөтөлбөрийг орлох ухаалаг роботууд, 5G технологи бүхий хамгаалалтын малгай болон хэмэл оюунд суурилсан эрчим хүчний том өгөгдлийн төвийг үйлдвэрлэлдээ бүр нэвтрүүлжээ. Монгол Улсын ерөнхий сайд учрлын санаачилсан чөлөөлийн бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны ногоон өртөө Булган аймгийн Хотог өндөр суманд нээлттэй хэлээ. Булган нутагт анхных нь нэгдэж байгаа ногоон өртөө түлш шатахын түлж гадагш урсах 200 сая долларыг Монголдо Монгол хүнд үлдээх өөрөөгөөжийн шанг татаж байгааг ерөнхий сайд учрал тэмдэглээд ногоон шилжилтийн хүрээнд эрчим хүч тээврийн салбарт хамгийн далайцтай шинжилэл хийгдэж байгааг онцоллоо. Тэрбээр улсын хурлын дараагаар ажиллаж байхдаа 3-ыг үржихэн 100 хөтөлбөр хэрэгжүүлж аль өрх өөрийн хэрэглээг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ системд нийлүүлэх боломжийг нээж зөвшөөрөл холболтын түвшийг тайлсан. Ерөнхий сайдаар ажиллахдаа энэхүү эрчим хүчний реформо үргэлжлүүлж шинэ их үүсвэрийг хувийн эмчлийн оролцоо хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд анхны өрсөлдөөн дуудлага худалдааг ихний 5 байршилд зарлахад 119 компани сонирхлоо илэрхийлж 19 компани үн буулгаж өрсөлдсөн. Мөн энэ жишгийн дагуу дараагийн 6 төсөл зарлагдаад байна. Энэ бол эрчим хүчний шинэ хүүсвэрийг хувийн хвшилтэй хамт өрсөлдөөнтэй ил тод зарчмаар хэрэгжүүлэх шин шатны эхлэл юм гэж ерөнхий сайд онцолсон юм а. Өнөөдөр бол зам дагсан ногоон өртөөнүүдийг байгуулах санаачлагын хүрээнд төрийн хувийн хвшлийн төвшлэлээр татварын 1% дэмжлэгтэйгээр премиум групп төр хувийн хвшил хамтран өнөөдөр анхны ногоон өртөөг Булган аймгийн Хотог өндөр суманд байгуулж байна. Гол нь цахилгаан машинаа зэнэглэх фаст чарж буюу хурдан зэнэглэгчийг байршуулснараа Улаанбаатараас авахуулаад дархнаар дайраад Өсгөл рүү шууд цахилгаан машинаар явах болцоо бол бас бүрдэж байна. Тэгэхээр энэ ногоон өртөг бол COP17-оос өмнө 3 төрлийн загвараар нийт 40 ширхэг байгуул дуусгана. Тэгэхээр хөдөө орон нутагт бол илүү цогцлбор хэлбэртэй. Энэ эрчим хүчөө бол энэ нарны панелаар хуримтлуулад илүү гарснаа төвийн шугам руу нийлүүлэх энэ ухаалаг тохируулгыг энд хийцэн байгаа харж байна. Тэгэхээр энэ бол их загвар. Тэгэхээр энэ ногоон өртөө дахиад яг энэ загвараараа хөдөө орон нутагт байгуулагдана. Арай бага оврын байдлаар бол Улаанбаатар хотод бас байгуулагдана. Монгол Улсын ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа чөлөөлөл бодлогын хүрээнд анхны ногоон өртөө Булган аймгийн Хотог өндөр суманд өнөөдөр нээлттэй хийж байна. За энэхүү арга хэмжээ бас мөн төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд премиум групп буюу CU энэ салбар сүлжээтэй хамтраад за дээрээс нь орон нутагт анхны цахилгаан автомашиныг цэгнэглэгч энэ төвүүдийг бий болгож байгаа. Дээрээс энэ ногоон өртөө маань өөрөө бас олон улсын жишг стандартад нийцсэн худалдаа үйлчилгээний төвтэй за мөн нийтийн эзэс газар за мөн нийтийн бас усанд орох халуун усанд орох юм газартаагаар бас юм онцлогтой. За бид нар энэ CU-гийн 600 дахь салбарыг яг энэ Хотог өндөр суман дээр ер нь шийдэж хийж байгаагийн шалтгаан нь ерөөсөө эхлээд бид нар аялал жуулчлалын дэд утсыг Монгол сайн болох хэрэгтэй байна. За гадаадын аялал жуулчлал болоод дотоодын аялал жуулчлал бүх талаас олон улсын стандартын үйлчилгээнүүд хийх ёстой гэж бид нар ер нь 25 оны 1-р сараас эхлээд энэ ажлыг эхлүүлсэн. За тэгээд яг энэ цагаас эхлээд ерөнхийдөө энэ орон нутгийн удирдлагууд нь бол биднийг эхний өдрөөс эхлээд дэмжиж ажилласан. Бид нар 25 оны 1-р сард ирэл энэ байршил дээрээ ирээл энд ийм зүйлийг хийя гэдэг ингээд мөрөөдлөө ярьсан. За энэ маань өнөөдөр ингээд биелээ болж байгаа би тун их баяртай байна. Цаашид засгийн газар томоохон боомтуудад ногоон өртөө байгуулах ажлыг дэмжиж замын үд, цагаан хад зэрэг ачаал ихтэй бүсүүдийн тээвэр үйлчилгээ, эрчим хүчний нөхцөлийг шинчилнэ.
Ерөнхий сайд учрал төр бүхнийг өөрөө хийхгүй харин хувийн хөвшилд хөрөнгө оруулах боломжийг нээж газар, холболт, зөвшөөрөл, зохицуултын түгжийг тайлах ёстой. Энэ бол чөлөөлийн бодлогын гол агуулга. Ногоон өртөө бол бодлого бодит ажил болж байгаагийн нэг тод жишээ гэж онцолсон юм а. Доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Өнөөдөр Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурлын удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан боллоо. Энэхүү хурлаар байнгын хороог илүү ач холбогдолтой, тогтвортой үйл ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ оны 11-р сард бүгд найрамдах Солонгос улсад Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурлын ерөнхий ассамблеийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн хилцүүлгийн үеэр үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал Азийн улс төрийн намуудын олон улсын удирдах зөвлөлийг тогтвортой болгох, бүтцийн өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. Мөн 2 жил тутам зохион байгуулагддаг Азийн улс төрийн намуудын олон улсын хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм а. Энэ оны 11-р сарын эхээр тус хурлан бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдахаар боллоо. Үүнийг бүгд найрамдах Солонгос улсын их баригч ардчилсан нам болон сөрөг хүчин болох ардын хүч нам хамтран зохион байгуулахаар болсон нь онцлогтой гэлээ. Үүнд 100 гаруй улс төрийн намын төлөөлөгчид оролцсон гэж тооцоолжээ. Энэ удаагийн уралдаан Монголын талын санаачлаг манлайллын дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна. Мөн энэ үйл зохион байгуулагдах ерөнхий ассамбле миний эх оронд болох гэж байгаатай холбогдуулан хурлын үндсэн сэдэв болон дэд сэдвүүдийн талаар санал солилцлоо. Ерөнхий ассамблеийг манай улсын эрх баригч ардчилсан нам болон гол сөрөг хүчин болох ардын хүч нам хамтран зохион байгуулна. Өмнөх ерөнхий ассамблед 95 орчим улс төрийн нам оролцсон дээд үзүүлэлттэйсэн. Энэ жил намуудын оролцоо нэмэгдэнэ гэж төлөвлөж байна. Бид улс төрийн олон ургалч үзлийг төлөөлсөн улс төрийн намууд өргөнөөр оролцно гэдэгт итгэлтэй байна. Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурлаар мөн Европ, Энэтхэг, Америк болон бусад бүс нутгийн улс төрийн нам болон байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцлээ. Үүний хүрээнд ирэх 9-р сард анхны уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Африк болон Латин Америкийн дэвшилтэд болон консерватив чиг баримжаатай улс төрийн намын бүлгүүд болон Европын холбооны улс төрийн байгууллагатай уулзахаар болжээ. Энэхүү хурлаар Монгол Ардын нам залуучуудын байгууллагын 8-р хурлыг эх онд Монгол улсад зохион байгуулах саналыг гаргаж дэмжигдсэн юм а. Монгол Ардын намын хувьд өмнө Азийн улс төрийн намуудын олон улсын баг хурлын залуучуудын эмэгтэйчүүдийн хурлуудыг Монгол улсад 23-24 оноо зохион байгуулж ирсэн. Энэ хүрээндээ бид бас залуучуудын байгууллагын хурлыг 8 дугаар хурлыг одоо эх онд Монгол улс зохион байгуулах саналыг хөрвүүллээ. Удирдах зөвлөлөөр сая дэмжигдээд одоо ингээ эх онд Монгол Ардын нам Монгол улсад залуучуудын 8 дугаар хурлыг зохион байгуулах одоо эрхээ авсан гэсэн үг. Азийн улс төрийн намууд удирдах зөвлөлийн ээлжид хурлыг зохион байгуулахын зэрэгцээ дэлхийд дахинаа тулгамдж буй дижитал шилжилт болон хэмэл оюуны асуудлын талаарх тусгай салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нийслэлээс жил бүр ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбайн тогтчлт засвар шинжилэлтэд 40-60 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Гэхдээ бодит байдал дээр хүүхдийн тоглоомын талбайн бүтээн байгуулалт стандартын шаардлага хангахгүй байгааг иргэд шүүмжилж байна. Үүний нэг шалтгаан нь манай улсад барилгын материалын чанар стандартыг шалгах лаборатори байхгүйтэй холбоотой гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу сансрын түнэл орчимд нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2.4 тэрбум төгрөгөөр тоглоомын талбайг төгсчүүлжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй PDM зөөлөвч эрзэнээр тоглоомын талбайг төгсчүүлжээ. Үүний улмаас тоглоомын талбайд хүүхдүүд тоглох боломжгүй хэтэрхий хурц үнэртэй байгааг иргэд шүүмжилж байгаа юм а. Чинь яг нэг хүүхдийг аюулгүй зөөлөн гэж байгаа ч гэсэн чинь нөгөө нэг зуны халуун наранд бол бүр нөгөө нар тусаад өмнө нь бол нэлээд лаймаг гардаг.
Тэгэхээр эн чинь бас тэгээд бид хэдэл хажууд нь хэдэн минут суухад ер нь дотор эйгүү болтын хүүхдүүдэд бол бүр л амарх нөлөөлж байгаа. Энэсээ тэгээд сайн хийсэн бол дахиж ингэж хуулах шаардлага. Одоо энэ тэгээд одоо 100 дууслаа хизээж энэ засаж дахиж шинээр хийх юм. Судалсан хүмүүсийн буруу. Яг л судалгааг маш буруу хийсэн. Одоо мэрэгжлийн одоо төвшөнд гэх юм уу? Одоо хүүхдүүдийн маань одоо ингээд зум эхэлж штэ одоо хүүхдүүдийн одоо гिचээ сургууль цэцэрлэг амраад тийм тэгээ ингээ хийгээд тэр үнэртэй байвал одоо харшил гэдэг чинь одоо аюултай бол төвшөнд болоод байна штэ. Орчны судлаачдын зүгээс тус тоглоомын талбайд тусгай төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгажээ. Ингэхэд будаг цавуу эрзээний үйлдвэрлэлд ашиглагддаг дэгдэмхийн нэгдлүүд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монголын стандартаас 300 дахин илүү ялгарч байгааг тэд илэрхийллээ. Энэ нь хүүхдэд урт хугацаанд хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэдгийг хэлж байлаа. За нийт дэгдэмхийн органик нэгдэл буюу одоо толвол, бензол гэдэг одоо яг цусны хавдар үүсгэдэг эдгэрийг нийлүүлээд хэмжиж байгаа дэгдэмхийн органик нэгдэл нь Монгол улсыг болохоор 30 минутын дунд чинь 300 микрограмм метр куб байх заасан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөд бол энэ бодис нийт дэгдэмхийн органик агаар мандал дээр байх ёсгүй гэж тоо зааж өгөөгүй байдаг. Тэгэхээр эдгээр бодисууд саяын тэр тоглоомын талбай дээр бүгдээрээ одоо зөвшөөрөгдөх хэмжээнээсээ давсан байдалтайгаар сигнал дуурч илэрсэн. Дээрх асуудлыг нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тодруулахад гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж шинээр солих үүргийг өгсөн гэлээ. Түүнчлэн тус тоглоомын талбайн эрзээний зөөлөвчийг нийслэлийн төсвөөс 200 сая төгрөгөөр зарцуулж тохижуулжээ. Гүйцэтгэгч компани өөрийн зардлаар дахин шинжилж эх сарын 2 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Одоо ерөнхийдөө өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компани шаардлага тавьсны үндсэн дээр нийт одоо 800 м квадрат талбайн 600 м квадрат одоо хуучин хийгдсэн эрзээний талбайг уулгах ажил нь хийгдэж явж байгаа. Тэгээд шаардлага тавьсны үндсэн дээр Европ стандартын болон Солонгосын үнэр бага ялгаруулдаг тийм эрзээнээр солих ажилд компани маань ерөнхийдөө орцсон явж байгаа. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтыг хийхдээ ашиглагдах барилгын материалын гэрчилгээнд дээрх стандартын үзүүлэлтүүдийг шалгаж сонгодог байна. Товчхондоо бол манай улсад зарим нэр төрлийн барилгын материалын стандартыг шинжилж үзэх лаборатори байхгүй. Үүнээс шалтгаалan дээрх асуудал үүссэн гэдгийг нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ. Өнөөдөр эрүүшүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр тохиож байна. Энэ хүрээнд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд олон жил хэвтэн эмчилүүлж байгаа өвчтнүүдтэй холбоотой асуудлыг салбарын мэргэжилтнүүд хөндөн хэлэлцлээ. Тухайлбал сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 30 хүртэлх жил хэвтэн эмчилүүлж байгаа 250 иргэн байна. Тухайн иргэд сэтгцийн хүнд хэлбэрээр онцлогдсон эсвэл шүүхээс албадан эмчилүүлэх ял авч байсан өвчтнүүд юм а. Гэхдээ эмчилгээний хугацаанд дуусаад 20 гаруй жил өнгөрсөн ч одоо хэрн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байгаа юм. Учир нь эмчлэгдэж хэвийн болсон хэдийч арга гэрн эргүүлэн хүлээж авахгүй улмаас очих газаргүй мөн улсын бүртгэлд бүртгэлгүй байна. Дээрх асуудлуудтай холбоотой тус эмнэлэг шинэ өвчтнүүдээ хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд хүрчээ. Тухайлбал сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд 500 гаруй ортой гэтэл үүний талыг нь очих газаргүй өвчтнүүд эзлэж байна. Үүнтэй холбоотой 2-3 өвчтөн байх өрөөнд 6-7 өвчтнийг хэвтэн эмчилүүлж байгаа ажээ. Энэ асуудалтай холбоотой сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд хүний эрхийн зөрчил үүсэж байгааг холбогдох албанаас мэдээллээ. Хугацаанд байгаа хүмүүс маань яаж яах вэ гэхээр зэрэг сэтгцийн байдлын засар сайжралтаа ороод маш олон жил сэдрээгүйгээр тий хэвийн амьдраад явах боломжтой, хэвийн хөдөлмөрлөө явах боломжтой ийм хүмүүс тэр орон дээр байгаад байна. Гэтэл бид нэр яг нөгөө өвчин сэдрээд тий хурц байгаа ийм хүмүүсээ авах гэхлээр орны хүрэлцээ байхгүй болчоод байдаг. Сэтгцэн эмгэгийн нэг онцлог юу вэ гэхээр бусад өвчин эмгэгүүд шиг буцаах боломжгүй хяны гэд тэ эмчилгээ бичиж өгөөд буцаах боломжгүй. Асрамжийн хэлбэрт одоо цааш хэлбэрээр эмчилүүлэх боломжтой, асрамжуулах боломжтой хүмүүс гэж үзэж байгаа учраас эмнэлгийн зүгээс яг тэр чиглэлд зориулсан ийм одоо асрамжийн газар байгуулах хэрэгтэй юм гэсэн ийм шийдэл өгнө бид нар 2-3 жилийн өмнөөс хүрээд байгаа. Тэгээд төсөвийн асуудал байдаг. За энэ хаана баригдах вэ гэдэг асуудал байдаг. Тэгээд энэ асуудлаа шийдээд явуучвал за Монгол Улсын хэмжээнд сэтгцэн эрүүл мэндийн төв бүрэн хүчин чадлаараа үйлчлэгээ үзүүлэх боломжтой болох гэдэг. Хамгийн дээд нь одоо 30 хүртэл жил ингээд бас байж байна гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг одоо бид нар одоо яаж зохицуулах вэ? Тэгэхээр энэ дээр одоо салбар дундын хамтын ажлын хүрэн дээр шийдэх. Ялангуяа одоо бид ийм
тусгай юм зориултын юм одоо асрамжийн энэ төвүүдийг одоо байгуулах асуудал байж байгаа. Энийг одоо бид нар яг Улаанбаатарт байсан зүг юм уу? Эсвэл одоо бид нар ингээд жоохон одоо хотоосоо ингээд гаргасан байдлаар шийдлэх үү гэдэг одоо энэ шийдлүүдээ одоо бас ярьж байна. Дээр дурдсан асуудлуудаас үүдэн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд санхүүжилтийн асуудал хүндэрчээ. Олон жил хэвтэн эмчилүүлж байгаа нэг өвчтний сарын зардал 3 саяыг давж байна. Гэтэл улсаас 2 сая төгрөгийн санхүүжилтийг нэг өвчтөнд тооцож олгодог гэлээ. Тийм ч учраас санхүүжилтийг нэмхийн зэрэгцээ олон жил хэвтэн эмчилүүлж буй өвчтнүүдэд зориулсан асрамжийн газрыг байгуулах нэн шаардлагатай байгааг холбогдох албадаас мэдээллээ. Нөгөөтэйгүр сүүлийн 2 сар цахим орчинд тархсан мэдээлэлтэй холбоотой сэтгцэн хүнд хэлбэрийн өвчнөөр онцлогдсон иргэдийн эмчилгээний хугацаанд дууссан ч ар гэр нь хүлээж авахгүй байх тохиолдол улам нэмэгдэж байна гэлээ. Тиймээс ар гэрийн хариуцлагыг сайжруулах хууль эрх зүйн орчин шаардлагатай байгааг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэллээ. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу албатан эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн эрхийг хамгаалдаг байх зохицуулалт дутагдж байна гэлээ. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Монголын сагсан бөмбөгийн тамирчин NBA-д данстай тоглогч болж чадах уу гэдэг асуулт спорт сонирхогчдын хувьд маш өндөр хүлээлтийг үүсгэсэн. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2026 оны шинэ тоглогч элсүүлэх драфтын албан ёсны 60 сонголтод хэдийгээр энхий од багтаж чадаагүй боловч түүний NBA-д орох аялал энэ хүрээд зогсоогүй. 7-р сард эхлэх NBA-ийн залуу тоглогчдын дунд зохиогддог зуны лигт Шарав Жамцын энхийн одыг Орландо Мэжик багаас тоглуулах харуулжээ. Ингэснээр түүний хувьд өөрийнхөө авиас чадварыг дахин харуулж улмаар улирлын тоглолтууд болон хөгжлийн лигт хоёр талт гэрээ үзэглэн тоглох боломжийг хадгалж үлдлээ. Монголчуудын хувьд түүхэн хүлээлт үүсгээд байсан 2026 оны NBA-ийн драфт өндөрлөж, Шарав Жамцын энхий од албан ёсны 60 сонголтод багтаж чадсангүй. Түүнийг драфтаар сонгогдож NBA түл тавих анхны монгол сагсан бөмбөгч болно гэсэн хүлээлт спорт сонирхчдын дунд маш өндөр байсан юм. Гэвч драфтад нэр дуудагдаагүй түүний боломж хаагдсан гэсэн үг биш бөгөөд драфтын дараахан тэрээр Орландо Мэжик багтай чөлөө тагиантай хуваар нэгдэж NBA-ийн 100-ны лигт тоглохоор боллоо. Драфтын үйл ажиллагаанаас өмнө Орландо Мэжик багийн хаалттай бэлтгэл дөрөгдөж ур чадвараа шалгуулж байсан. Тэрээр Мэжикээс гадна Lakers, Bucks, Mavericks, Grizzlies гэсэн нийт 5 багийн бэлтгэлд хамрагдсан бөгөөд Орландогийн дасгалжуулагчдын баг түүний тоглолтын хэв маягийг драфтаас өмнө биешлэн судалж үнэлгээ хийсэн 100-ны лигт тоглох гол шалтгаан болжээ. NBA-ийн 100-ны лигийн драфтад сонгогдоогүй ур чадвартай залуу тоглогчдод өөрийгөө батлан харуулах хамгийн чухал эндэр болдог. Түүний 2 м өндөртэй хэрнээ холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг талбайг бүрэн харах чадвар болон дамжуулалтын ур чадвар нь NBA скаутуудын анхаарлыг хамгийн ихээр татдаг үзүүлэлт юм а. Шарав Жамцын энхий од 100-ны лигийн тэмцээнд амжилттай тоглож чадвал NBA үндсэн баг болон хөгжлийн лигийн багт ээлжлэн тоглох боломжтой. Түүний хувьд Орландо Мэжик багийн өмсгөлтөөр талбайд гарах минут бүрээ ашиглан NBA-ийн багуудын удирдлагууд болон скаутуудад өөрийн ур чадвар, тоглолтын мэдрэмж, бие бэлтрийн бэлтгэлээ харуулах шаардлагатай болно. 2026 оны NBA-ийн 100-ны лиг 7 сарын 9-нд Лас Вегас хотно албан ёсоор эхлэх хуваарьтай байна. 7 мэдээллийн хөтөлбөр танд хүрэлээ анхаарал хандуулсанд баярлалаа.